дараагийн мэдээг танилцуулъя. За Японы шүүхээс бол шашны гаж урсгалд одоо тооцогддог мууны урсгалын сүм хийдийг бол хаах шийдвэрийг гаргасан байна. За энэхүү шийдвэр гаргах болсон гол шалтгаан нь бол Японы ерөнхий сайд дасан Шинзо Абегийн өхөлтэй холбоотой 2022 онд бол түүнийг нэгэн этгээд амь насыг нь бүрлэгсэн ийм аимшигт явдал болсон. За үүнийх нь гол шалтгаан нь бол тухайн этгээдийг хийх одоо гэмт хэрэг үлдэх гол сэтэл нь бол Шинзо Абег мууны сүм хийдтэй холбоотой гэсэн ийм шалтгааны улмаас бол үс хонзон санж тухайн аллагыг бол үйлдсэн гэж үздэг. За мууны шашны сүм хийд бол аллаг үлдэгч этгээдийн гэр бүлийг санхүүгийн хувьд бол дампууралд орох гол шалтгаан нь болсон. За тийм учраас үүнтэй холбоотой улс төрчдийг шийдэх зорилгоор тухайн үйл ажиллагааг хийсэн гэдгийг бол хэрэгтэн мэдэгдэж байсан. За Японы боловсрол соёл шинжилгээ ухааны яам бол тус сүмийг дагалдагчдаа заллан их хэмжээний хандив татаж санхүүгийн болон бусад золиос гаргахыг шаардсан гэж буруутгаж тус сүмийн үйл ажиллагааг бол татан буудлах шийдвэрийг гаргаж байна. За ер нь бол мууны урсгал гэж олон нийтэд танигдсан энэхүү ив нэгдлийн сүм бол дагалдагчдаас авсан хандивыг бол хууль ёсны байсан гэж үзэж маргаан үүсгэж байгаа юм байна. За тэгэхээр Японы шүүхээс мегмар гаргасан энэхүү шийдвэрийг бол давж заална гэдэг мэдээлэл өчигдөр мэдгдсэн. За Токио хотын шүүхээс бол гаргасан захирамжийн дагуу тус сүмийг бол өмнө нь татвараас чөлөөлөгддөг ийм статус илүүлдэг байсан бол тухайн статусыг нь цуцлан за өмч хөрөнгийн хураан авах боловч Японд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь бол цоцлохгүй байх шийдвэрийг гаргасан юм байна. За Японы эрх баригчид цагдаа сэргийлэхийн байгууллагууд бол мөрдөн байцаалт явуулсан. За энэ явцад бол тус сум дагалдагчтай айлган сүрдүүлж урлагийн бүтээл үнц зүйл зэрэг өндөр үнэтэй эд зүйл худалдан авахыг юм уу эсвэл үл хөдлөх хөрөнгөө зарахыг албатаж байсныг бол тогтоосон. За хэрвээ эд зүйлсээ худалдаж зарахгүй за эсвэл өндөр үнэтэй эд зүйл худалдан авахгүй байх юм бол амьдралд нь муу зүйл тохиолдно гэж ухуулан синхруулж сэтгэл санааны дарамт шахалт бол үзүүлж байсан юм байна. За мөрдөн байцаагчд бол 200 гаруй хохирогчтой уулзаж гэрчийн мэдүүлэг бол авсан юм байна. За 2023 оноос хойш тус бүлэглэлд албатан хандив үүргэсэнгийн 200 орчим энэхүү итгэгчид нийтдээ 5.7 тэрбум йен буюу ам доллар шилжүүлэх юм бол 30.5 сая ам долларын хүн төлбөрийг бол тус сумаар сүмээс өмгөөлөгчдөрөө дамжуулан шаардж байгаа юм байна. За энэхүү мууны гэж нэрлэгддэг шашны гаж урсгал нь 1954 онд Өмнөд Солонгост анх үүссэн нэгдлийн сүм гэдэг ийм байгууллага байдаг. За энэ сүм бол 1960-аад оноос хойш бол Японд үйл ажиллагаагаа явуулах болсон. За мууны гэж нэрлэх болсон гол шалтгаан нь бол тус сүмийг үүсгэн байгуулагч Мун Самьоны нэрээс бол гаралтайгаар энэхүү нэрлсэн юм байна. За мууны шашны энэхүү гаж урсгалын олон танигдсан гол зан үйл нь бол гишүүдэд олноор гэрлүүлэх ёслол байдаг. За мууны сүмийн гишүүд бол сүмийн гишүүдтэй бол төгс хамтрагч олж өхийн тулд бол тэдний 7 үеийг нь харж одоо чаддаа гэж мэдэгддэг. За Мун Самьоны хувьд бол гэр бүлийн Мун Самьон өөрөө бол ариун гэр бүлийн үлгэр жишээ гэж үздэг. За тэгэхээр энэхүү түүний жишг тулгуурлан гэрэлсэн хосууд бол бурхны ивэлд орно гэж номлодог. За тухайлах юм бол 1968 онд бол 430 хосыг бол гэрлүүлж байсан бол 1975 онд 1800, 1982 онд 6000, за тэрчлэн бол хамгийн сүүлд 1997 онд гэхэд 360 мянган хосыг бол нэг дор нь гэрлүүлж байсан. За ер нь хамгийн их хосыг нэг дор гэрлүүлснээрээ бас Генесийн номонд бүртгэгдэж байсан юм байна. За энэхүү шашны одоо гаж урсгалтай холбоотойгоор зарим орнууд бол тухайн урсгалыг бол улс орондоо одоо хориглох юм шийдвэрийг гаргасан байдаг. Тухайлх юм бол Венесуэл, Польш, Сингапур, Оросын холбооны улс, Кыргызстан улсууд бол энэхүү ив нэгдлийн сүмийг бол үндэсний аюулгүй байдалтай харшлах үйл ажиллагаа явуулдаг гэж үзэж өөрийн нутаг дэвсгэртэй үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон байдгийн байна. За мөн бүгд найрамд Хятад ард улс, Оросын холбооны улс, Латви, Беларусь, Киргиз, Шингэний зарим оронд бол үйл ажиллагааг нь бүрэн хориглосон байдаг юм байна. Японы 1910-аас 1945 онд бол Солонгосын хойгийг колончилж байсан үедтэй холбоотдуулан бол Өвгд дээдсийн үйлдсэн гим нүглээсийн одоо нүглийг цайруулж төлөөсийн төлөх ёстой гэж Японы дагалдагчдаас бол хандин мөнгө шаарддаг. За ер нь одоогийн байдлаар бол дэлхийн хэмжээнд тус сүмийн одоо санхүүжилтийг ихэвчлэн санхүүжүүлдэг хүмүүс нь бол Японы иргэд байдгаа гэдгийг бас статистик мэдээ судалгаагаар тогтоосон байдаг байна.